Амархан сайн байцгаана уу? Нийслэлийн хүүхдийн 280 дугаар цэцэрлэгийн өв соёл хамтдаа уншия. Үндэсний арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагаагаа та бүхэндээ танилцуулъя. Энэхүү арга хэмжээний хүрээнд чанга уншлагын цагаараа яагаад тийм ээ 12 жилд ороогүй энэ номыг сонгон үлгэрийг танилцуулсан. Хүүхдүүд жүжигчсэн тоглолт хийж, дүр төрж, амьтдын дүрийг амьлуур тоглохоос гадна багш нарын бэлтгэсэн далны ясн дээрх үлгэрийн дүрийг зөв байрлуулж үйл явдлыг ярилцах зэргээр хамтарч тоглосон. Сургалт үйл ажиллагааны явцад амьтдын тухай мэдлэгээ өргөжүүлж, тэмээний биеийн онцлогтой танилцаж, 12 онцлог шинжээг нэрлэж, ингэний хоормог хамталсан. Үлгэрийн 13 дүрийг аймбрик блогон тоглоомоор эвлүүлэн тоглож, үйл явдлыг дэлгэрүүлэн ярилцлаа. Арга хэмжээний хүрээнд үлгэрч өгөө үйл ажиллагааг зохион байгуулж, цэцэрлэг дээрээ урьж үлгэр яриулсан. Түүнчлэн гэртээ номын сантаа болох өдөрт 15 минут ном унших зөв дадлыг төлөвшүүлэн ажиллаж байна. Багш нар хүүхд бүрийн сонгосон үлгэрийн дүрийг цахим технологи ашиглан амьлуулж үзүүлснээр хүүхдийн сонирхол, сурах идэвхийг түлхүү дэмжин ажиллаж байна. Ардын уламжлалт тоглоом наадгаатай танилцаж, аав ээжтэйгээ хамтран цэцэрлэгийн нийт эзэмшлийн талбайд байдаг ардын тоглоомоор тоглож наадлаа. Энэ үйл ажиллагаанд ахлах бэлтгэл бүлгийн 150 гаруй хүүхэд эцэг эхийн хамт оролцсон. Эцэг эхчүүдийн гар утсанд Let's Read аппликейшнийг суулгаж, хөгжилтэй, сургамжтай богино үлгэрээс сонгон 7 хоногт нэг үлгэрийг хамтдаа уншиж, бүтээл хийж, бүтээлийн ангидаа найз нөхдөдөө авчир танилцуулан ярилцах зэргээр хамтарч ажилласан. Бидний үйл ажиллагааны үр дүн нь хүүхдэд, багшид, эцэг эхэд ахиц гарсан нь энэ үйл ажиллагааны нэгэн онцлог нь байлаа.